Нэрт яруу найрагч Дэндвийн Пүрүүдор жагсны 80 насны ойн хүндэтгэлийн цэнгүүн дээр Нацгдоржийн нэрмжт яруу найрагч Цоодлын хулан Болор цумын эзэн яруу найрагч Лам Норжмоод агсам тавьснаас үүдэнд яруу найрагч Лам Норжмоогийн бие муудаж эмнэлэгт хэвтсэн гэдэг мэдээлэл сүүлийн үеийн хэвлэл мэдээлэл одоо цахим сайтуудаар бас гарсан байгаа. Мөн Монголын зохиолчдын эвлэлийг 15 дугаар их хурлаа хийхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор соёл спорт аялал жуулчлалын яамны сайдын тушаалаар соёл урлаг хөгжүүлэх сангаас 82 сая 600 мянган төгрөг гаргуу өгсөн араасаа асуудал дагуулад байгаа. Тиймээс Монголын зохиолчдын эвлэлийн одоогийн удирдлагуудыг авилгалтай тэмцэх газраас төсвийн мөнгө эдсэн эсэх талаар одоо шалгалт явуулж байгаа юм аа. Бид бүхэн эдгээр асуудлуудын талаар яруу найрагч Цоодлын хулантай уулзаж ярилцсан юм аа. Энэ их муухай гүтгэл гарсан байна лээ. Намайг to be or not to be-гийн эхний шатны шалгаруулалт дээр ингээд сууж исэн. Миний бүр зүрх өвдөд салгалаад тэгээ өдрийн хоол болох гэжсэн гараад нэг жаахан халуун цай уугаад кофе авчруулад хажуудаас нь сосор оромгой манай сувда эгч найруулагч найдан дэрж байгаа Наранбаатар дөрөв бөндөгнөлдөөд яасан гэсэн чинь үгүй мэдхгүй хүнийг ер нь гүтгэж болно гэхдээ нэг иймэрхүү зүйлээр гүтгэж хэрэггүй. Эн чинь гэрчтэй 30-аад хүн байсан тэнд би тооцоолоод үзэхэд тэгээд яруу найрч хулан агсамнаж Лам Норжмоо эмнэлэгт хүргэжээ гэдэг мэдээллийг одоо гаргасан. Би тэгээд уншихаас бүр нөгөө хүмүүс над руу утсаар яриад би тэгж мэдэхгүй юу. Тэгээ юу гэжтэй тэр чи одоо Лам Норжмоод би түргэн дуудаж өгөөд намайг ороход шагдрын дулмаагүй Лам Норжмоо хоёр би хачин болчлоо гэсэн ингэ сууж исэн. Би тэрний ойрхон яаж ин би энэ гайгүй юм дөгөөд эргээд асуусан чинь гоо холагч миний би өвдөд байна та нэг л түргэн дуучих гэхээр нь би түргэн дуудаад түргэнийг шавдуулж 2 удаа дуудаад тэр өдрийг нь хэрвээ шүүж үзэх юм бол одоо түргэн рүү ярьсан миний утасны дуудлага орж ирсэн байгаа. Нэгдүгээрт энэ хоёрдугаарт тэнд байсан бүх хүн мэднэ. Тэнд байсан зохиолчд буюу тэнд байсан улсын их хурлын гишүүд тэр хүмүүсийн одоо дулмаа баадарч Төрбат энэ төргээ зөндөө олон яруу найрч байсан. Миний аав ээж энэ төр бүгд байсан. Ямар ч хэрүүл тэмцэл болоогүй. Ямар ч би тэнд Монголын зохиолчдын эвлэлийн хуралд 18 хүнээр одоо тоолгын комисстой ажиллуулсандаа би ерөөсөө яагаагүй. Бохомдсон юм байхгүй. Яг тэгэхээр эн чинь хууль ёс ном журмын дагуу явж байгаа. Энийг хүн бүхэн мэднэ. Тэгээд Монголын зохиолчдын эвлэлийн энийг авилгатай тэмцэх газарт хууль хяналтын байгууллагад очичхоод энэ хууль хяналтын байгууллагад хулан л өгсөн байх гэж хардаад байгаа энэ улсууд ичээчээ. Мөг цэцэггүй та ичээчээ. Ичин хорлоогүй та ичээчээ. Чалаажгүй буянзаа ичээчээ. Нэг ангиараа нэг ангийнхан тийм үү 16 жил энэ юуг Монголын зохиолчдын эвлэлийн байгууллагаар тоглож болно. Хууль хяналтын байгууллага юм чин гаргаад ирнэ үз. Бид нар харин ч энэ яамны одоо ач тусаар авилгатай тэмцэх газрын ач тусаар зохиолчдын хөрөнгө ямар хуу байж байгаа гэдгийг мэдэж авж штэ. Тэгэхээр одоо нэг авилгатай тэмцэх газраас одоо ингэ шалгаж байгаа тохиолдолд бол одоо бас Монголын зохиолчдын эвлэлийн бас нэлээд хэдэн одоо өрөөдний төрөөсөөс ахуулаад Нацгдоржийн үнэтэй холбоотой асуудал бас шинээр ингэ гарч ирж байгаа л да. Аха. Тэр ерөн зүгээр нэг миний зүгээр дууснаар над руу ярьж байгаа хүмүүсээр ер нь 10 гаруй хүнээс бол юу авсан байгаа юм бэ лээ. Мэдүүлэг авсан байгаа юм билээ. Намайг бас дууц. Гагцхүү зөвхөн тэр 82 сая гаруй төгрөг 82 сая 600 мянга ч гэлөө тэр мөнгөний зарцуулалтыг ерөөсөө зорилтын бус дагуу зарцуулчихсан. Хурлаа хийн гишүүд төлөөлөгчдөө байрлуулна, унаагийн даанд, буудлын даанд гэсэн бүгд худлаа байсан байна лээ. Ягаад гэвэл аймагуудын зохиолчид хотод ирээд ерөөсөө өөрсдийнхөө зардлаар байрласнаа хэлж байгаа. Бишрэлт буудалд болсон хоол хурлыг бишрэлт буудлынхан одоо Монгол Ардын намын гишүүн Ундармаа гэж захиралтай Монгол Ардын намын баг хурлын гишүүн учраас Монгол Ардын намын баг хурлын гишүүн мөнх цэцэгтэй тусалж байгаа ивент итгэцсэн юм байна лээ. Бидэнд тэр 22 сая төгрөгөөр төлөвлөөд байсан хятад бал харандаач байхгүй тэр имийг бид нар тараасан тараагаагүй нэг хэдэн тэр нэг балыг дэвтрийг мөнхийн үсэг компани Бат цэцэг бас Монгол Ардын намын баг хурлын гишүүн мөнх цэцэг таньдуулсан юм шиг байгаа. Энэ мэтэр хуурамч баримт цуглуулад төсвийн мөнгийг зүгээр л хувийнхаа халаасанд хийж идэг. Ийм үйлдэл нь нөгөө үйлдэл дээрээ баригдчихаар хүн чинь одоо ямар ч гүтгэлэг хийхэд бэлэн байна шүү дээ. Би дараа нь өчигдөр энэ яг нөгөө нэг уур хүрээ тэр өдөртөө нөгөө зүрх салгалаад ерөөсөө уншиж болдгоо тэр өдөржингөө л нэг дотор очиж оргоод тэгээд юу үтсэн чинь өчигдөр би аваад үтсэн чинь бүр зохион байгуулалтаар бичсэн байгаа хгүй. Тэгээд би
хүмүүсээс дамжуулаад асуусан чинь 2 сая төгрөг төлсөн сураг байна. Тэгэхээр би энэ үнэн үү худлаа юу гэдгийг мэдхийн тулд би энэ Сүхбаатар дүүргийн шүүхэд гээд энэ яачихсан тийм ээ. Энэ ингээд ашигласан энэний хулан гээд тэгэхээр мэдээцгийн нэг одоо мэдээцгийн нэг харин шүүхэд өгсөн. Тий энэ ягаад тэгэхээр улаан цам худлаа юм дээр хүний нэр төрийг яачхаа доор нь хүмүүс тэр юугаа бичээл комент буюу одоо сэтгэлдээ бичээл хүний нэр бузралж явах. Монголд яхаараа ер нь нэр бүтэн хүн байж болдгүй юм. Яхаараа энэ ямар нэг юмны төлөө тэмцэж байгаа дуу хоолойтой явж байгаа хүнээ гутааж өөртөөхөө хэмжээнд унгааж авчирж ийж хөлдөө дэвсэлж ийж л санаа намардаг болсон юм. Тийм болохоор би энэ тэр байтугай бүр тийм комент бичсэн уншигчдын шүүхэд өгөхөд бэлэн байна. Энэ мэтэр ингэж хүний юу руу ордог тийм үү хувийн амьдрал руу ордог. Ямар ч ёс зүйгүй, ёс суртахуунгүй ийм имийг манай зохиолчид өөртөө бий болгоод бүрдүүлээд байгаа нь асар их хоцрогдсныг харуулж байгаа юм. Би эдрийг эрдэмгүй харанхуу гэдгийг зарим нь өршөөж болно. Гэхдээ хүнд чинь бас нэг авиас байдаг юм бол авиасаа дагаж бас нэгнээ хайрлах хайр байх ёстой тийм үү? Нөгөөтэйгөр бас үнэн шударга амьдрах ёстой. Өөртөөхөө чадлаар түрээсийн байрны мөнгө битгий идэж амьдр. Нацаг доржийн музейгээ битгий зар. Үнэхээр зохиолчд юм бол зохиолчийнхоо энэ гар бичмлийг хайрлаж сур. Энэ авилгатай тэмцэх газрын шалгалт биднэрт их олон юмны нүддийг нээж өглөө л дөө. Нацаг доржийн музейг бас одоо 2 сая төгрөгөөр караоке төрөөслөж ажиллаулдаг. Сарын төрөөснө. Бид нар нацаг дорж энэ бол бүр аимшиг байхгүй. Улс үндэстний түүхэнд ер нь ийм гутамшигтай түүх их ховор байдгийн штэ. Дэлхийн алдартай номын сан шатснаас ялгаагүй зүйл Монгол болоод байна. Энийг бид нар ерөөсө 20 хэдэн жил ерөөсө үл мэдгчин болж явсан юм байна. Үнэхээр бид нар мдэгүүдээ бид нар ичсэн. Доктор Жачин буюу нацаг дорж судлаач бид нар энэ нацаг доржийн музейн шалгалт орж байгаа гинлээ ер нь тэнд юу байна уу? Бидний багад үзэж яхад, судалж яхад үзэж яхад байсан юмнууд юу байна гэд очиод үзсэн чинь тэнд 12 жил Чилаажвын одоо бусдад давхар түрээсэлж ашиг олдог байсан, өвчүү чандаг байсан, баар, ресторан ажилдаг байсныг бид нар авилгатай тэмцэх газар олж тогтоосон. Гэтэл агуу их зохиолчийн улс үндэстний түүхийг бүтээсэн, тэгж их өр хүүхэдгүй өрөвдмөр нас орсон тэр хувь заяа тэр агуу их нацаг доржийг яагаад ингэж Монголын зохиолчтой эвлэл дөрмөндөө зааснаар бол хамгийн үнэт зүйлс байтлаа караоке төрөслээд тийм үү барилга бариулаад одоо барилга нь яасан тодорхойгүй байна. Энэ авилгатай тэмцэх газрын тэрний бол мөрөөр орсон байгаа. Юу болж байгааг би бас мэдэхгүй байна. Тэгэхээр ингэж хандаж бол болохгүй. Энийний чинь ачаар энэ шалгалтын авилгатай тэмцэх газрын шалгалтын ачаар бид нар мэдлээ шүү дээ. Тэгэл ийм мэтийн юмнуудыг мэдсэн гэдэгт л одоо бачуураад л үндэслэгүй юмнууд явуулахыг би л ууж чадахгүй. Хуучин бас нэлээд том газартай хашаатай байсан гэж байна. Мэдхгүй одоо хашаа машин байдаг юм уу юу? Би үнийг хэлэхэд нэг л одоо том яруу найрагч яваад л эдэг ингээл амтан дад үзэгдээл зарим нь татаархагдал заримд нь махтуулаад ингээл яваад байдаг. Жинхэнэ хэрэг дээр би энэ зохиолчдын байгууллагын үүдээр орж үзээгүй юм. Миний авсан бүх шагналыг дэндвийн пүрэв дөрж байгаа утга зохиолын актемаас надад дээш нь уламжлаж олгосон шагнал юм штэ. Ноднон жил намайг өвөр Монгол руу ордост болдог яруу найрагчдын хурлаар авч яваад энэ үедээ гүйцэтгэх захирал мөнх цэцэг чи одоо төмөнд нэр нүртэй одоо чи юу болчихоо түүзийн дарга болгочхоо бид үеэсээ чамаага болгоноо чи бол одоо юм хийж чаднаа сайн менежер гэдгээ чи харууллаа. Тэгэхээр чи орчхоо гэхээр нь би энийг үнэхээр одоо бас тэр тээтргүй цалин авахгүй тэр тээтргүй ялын нүрдэг тэр тээтргүй ийм сонгуульт ажилд бол нэг тийм энэ дурлаад авах зүйл биш л дээ. Би тэр тээтргүй өөрөө ийм нэр алдар юм алба тушаалаар нэг дутаад байгаа ч юм биш. Жаахан юм хийж болох байх энийг өвгдийн сүнсийг энэ амрааж энийг 381-ийн компьютертэй байгаа 160 мянган төгрөгийн цалинтай байгаа нарийн бичгийг нь өвдөн татъя. Нийт зохиолчдоо жоохон сэтгэлгээний хоцрогдлоос нь гаргая. Жоохон гадаад дотоод харилцаа хэлхээ холбоог нь өргөжүүлье. Тэгээд ч ардчилсан ерөнхийлөгч маань ажиллаж байгаа энэ үлдсэн хугацаанд би өөрөө ардчлалын төлөө дуу хоолойгоо өргөж явсан хүний хувьд уучраа болоод ажиллах болов уу гэж би найдсан учраас нөхдийн дэмжлэг юм байгаа гэж бодсон учраас намайг янз үзэж гэн намайг зүгээр нэг тийм надаар тохуурах гэж гэж би бодлого тийшээ халуун гараа дүрээд авсандаа би харамсаж байна. Цаашид бол би энэ байгууллагыг түүзийн даргад өрсөлдөхгүй. Гэхдээ ээлжид бас чуулганыг хуралдуулна. Баг чуулганы гишүүддээ
зар тараагаад хуралдуулаад та нар маань энэ хуралчин дөрмийн дагуу явагдаагүй байна. Буян заяа 78 санал, хулан 96 санал, баяр жаргал 16, Батхойг 16 санал гэдэг чинь 3 нэр дэвшигчийн 110 хэдэн санал нь тэр 124 санал нь буян зайгийн саналаас өндөр болж тарж байгаа юм. Өөрөөр хэлбэл дөрмөнд заасан 50-аас дээш хувийн саналыг буян зай авч чадаагүй байна. Энэ асуудлаар бид шүүхэд хандж байгаа. Энд одоо олон зохиолчийн гарын үсгтээ одоо нэхэмжлэл гэдэг юм уу юу гэдгийг тийм зүйл бид нар хурлаан бид нар бас шүүхэд өгж байгаа. Удирдах зөвлөлийн гишүүдийг нууцаар санал хураах ёстой байтал ил санал хураасан. Авилгатай тэмцэх газарт өгсний маргааш нь шахуу хуралдуулаад мөнх цэцгийг дарга болголоо гэд нөгөө буян зай зарлчихсан. Тэгээд яагаад зарласан бэ гэхлээр энэ нөгөө өөрийнх нь албан тушаал хөндөгдөх гээд байгаа учраас бэлүү барьсан хүндээ буцааж одоо тэр ямар ч дүгнэлт гараагүй байхад ингээд дараагаар ажилуулаад нэг юм тоглоомын засгийн газар гихчээр нэг юм тоглоомын Монголын зохиолчтой эвлэлийн байгууллага гэдэг нэг ийм газар л үүсчихэд зохиолчид одоо хайчгаач мэдэхгүй юугаач мэдэхгүй ингээл яваад байна да.